Хүний амьдралын хамгийн чухал хэрэгцээ болсон харилцаа холбооны соёл нэн эрдэнэс бол баатай. Бидний өвөг дээдэс аман зар хүргэх борин өртөө байгуулж эхэлсэн түүхтэй. Харин 1876 онд Александр Грэм Белл телефон утасны патентыг авч хүний дууг цахилгаан тохиогоор дамжуулан хол зайд хүргэх боломжийг дэлхийд дахинд анх нэвтрүүлсэн. Манай улсын орчин цагийн харилцаа холбоо 1921 онд эхэлж 1944 онд холбооны яам байгуулагдав. Шин шатанд хүрсэн. Ингэснээр суурин утсыг айл хөршөөрөө дундаа ашиглаж аслагдсан бүс нутгуудад цахилгаан холбооны салбараар дамжуулан утсаар ярих болсноор харилцаа холбооны хөгжил холыг ойртуулсан билээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байсан. Хүүхэд насны хүсэл мөрөөдөл хамгийн гэгэн байдаг. Болдбаатар хүүгийнх гэртээ телефон утастай болоход байнга утсаар ярихсан, найз нөхөддөө хурдан дуулгасан гэж тэсэн ядан хүлээдэг байлаа. Товчлуур харилцуурын чимээнд хүртэл түүнд шин содон гайхалтай санагджээ. Магадгүй мөрөөдлөө тэндээс олсон байх. Нийгмийн шилжилтийн ороо бусгай цагийг хинч тойроогүй. Бүрхэг он жилүүд байлаа. Гэвч тэр манан дундаас явх замаа олсон залуус холын бодолтой байж тууштай хөдөлмөрлөжээ. Мянгасан 1995 онд Монголын харилцаа холбооны яамнаас өрн холбооны үйлчилгээг улсдаа нэвтрүүлэх анхны тендерийг зарлажээ. Энэ тендерт Монголын Newcom Group, Японы KDDI болон Sumitomo корпорациуд хамтран оролцож ялснаар 1995 оны 9-р сарын 18-нд Монгол Улсын засгийн газартай албан ёсны гэрээ байгуулсан юм. Үүнээс хойш ердөө 6 сарын дотор 1996 оны 3-р сарын 18-нд Mobicom корпорац дэлхийн хөдөлгөөний толгойн системүүд дотроос хамгийн сүүлийн үеийн тоон GSM технологи суурилсан үүрэн холбооны үйлчилгээг Улаанбаатар хотод нээсэн нь Монгол улсын харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын шинэ үеийн цоошин түүхийн эхлэл байлаа. Mobicom корпорацийг байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн хүмүүс бол Болдбаатар, Туяа, Ариун цогт анхны ерөнхий захирлаар Ариун цогт томилогдсон ажилласан бол техникийн албаны захирлаар Гансүх, үйлчилгээний албаны захирлаар Инх Туяа, маркетингийн албаны захирлаар Батэрдэн нар ажиллаж байжээ. Ажил эхэлсэн даруйд өрн холбооны салбарын анхны мэргэжлийн багийг бүрдүүлэх зорилгоор 7 инженерийг Франц, Герман улсын Alcatel-ийн институтад сургаж бэлтгэсэн түүхтэй. Тэр дундаа бүх ажлыг эхнээс нь өдөртөн чиглүүлж, сорилт, эрсдэл ихтэй цаг үед зоригтой шийдвэр гаргаж шин салбарын суурийг тавихад манлайлан ажилласан хүн бол Болдбаатар юм. Энэ залуус зөв цагтаа нэгдэж хамгийн чухал үед хамтран ажилласны үр дүнд Монгол хүний гарт ертөнцийг атгуулж чадсан юм. За энэ гэрээ хэлцлийн дагуу бид нар Mobicom корпорацийг гэдэг Улаанбаатар хотод анхны тестийн журмаар гэдэг үүсгэн байгуулад илүү анхны бизнес төлөвлөгөөгөөр 5 жилийн дараа 930 хэрэглэгчтэй болно гэсэн тооцоол гарч байсан ч бодит байдал дээр эхний жилдээ 1000 хэрэглэгчтэй болсон гэдэг. Цаг тутамд өсөн нэмэгдэж байсан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг тооцож 1998 онд Mobicart буюу урьдчилсан төлбөрт үйлчилгээг нэвтрүүлснээр Mobicom-ийн хэрэглэгчдийн тоо гэрлийн хурдаар өсжээ. Нэг өдөрт 10,000 хэрэглэгч нэмэгдэж байсан түүх бий. Монгол Улсын харилцаа холбооны түүхэнд Mobicom корпорац анхны дилерийн сүлжээ хөдөлгөөнт операторын үйлчилгээг нэвтрүүлсэн. Цагаан утас гэхнэр одоо ч мартагдаагүй. Гар утас ховор байх үед цагаан утас хамгийн эрэлттэй харилцаа холбооны хэрэгсэл байлаа. Нийгэмд жижиг дунд бизнесийг дэмжих эхлэл болжээ.
анх 1999 онд хөдөөнөөс орж ирсэн. Mobicom-ийн цаа утас барьж ажилладаг хүмүүс байна гэдэг. Тэгээ судалж үзээд тэгээ цаа утас барьж ингэж амьдралдаа нэмэр болж ингэж амьдралаа залгуулж авсан. Яг 15 хоногтоо мөнгө тооцож үзэж хахад тухайн үед би 200 сая төгрөг болж байсан. Тэгээд тэрнээсээ яг зардлаа хасаад ингээд надад яг цэвэр 100 сая төгрөг ашиг орж ирж байсан. 2000 оны 100 сая төгрөг гэдэг чинь их мөнгө. Амьдралаа сайжруулж, хүүхдүүдэд боловсралтай болгож, одоо үдээ ингэж амьдарч байгаагийн бас үндэс суурь нь Mobicom-ийн эхлэл байсан. 1996 оноос хойш 30 жилийн хугацаанд Mobicom-ийн дугаарыг хэрэглэж байгаа үнэн хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт өсжээ. Жинхэнэ гарт багтсан юм жижигхэн утас орж ирээд хүмүүсийг бол ажлын үнэхэрийн одоо хүртэл хөнгөвчлж явж байгаа шүү дээ. Би анх барьснаас хойш ерөөсөө одоо хүртэл нэг хэрэглэсээр явж байгаа. Mobicom корпорац 30 жилийн хугацаанд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан 2200 гаруй сайт буюу үүрэн холбооны дахин дамжуулах станцыг барьж байгуулж 21 аймгийн 330 сум 1500 баг суурин хамарсан 1.8 сая хэрэглэгчтэй боллоо. Үүгээр зогсохгүй 21 аймаг 200 гаруй сумдыг хооронд нь холбосон 10,548 км урттай шилэн кабелийн өндөр хурдны өргөн зургасын дамжуулах сүлжээг байгуулж өргөтгөл шинжилгээний ажлыг тасралтгүй хийсний үр дүнд Монгол улс зэс утаснаас шилэн кабелийн технологи руу бүрэн шилжсэн түүхтэй. Одоо цаасан шуурга болон утсаараа мэдээлэл авчихдаг. Ах дүүнэр хамаатан садантайгаа чөлөөтэй ярьчихдаг. Хөөгтүүд цахимаар хичээлээ хийчихдэг. Гэрийнхээ өвлжээ хашаа ороод болон нийт хөрөнгө утсаасаа хянчихдаг. Бас ах дүүнэртэйгээ мал хуугаа захихад сүлжээтэй одоо амарлаа юм л та бидний хувьд бол тээ. Малчт төдийгүй тийм ээ бүх ард иргэдтэй ингээд гэрээсээ утсаар ярих, интернет, сошиалоор бүх зүйлээ үзэж харах гэд хэлээд байвал маш их олон тус дэмтэй зүйл болж юм л та тэгээд. Хүүхэд наснаасаа мөрөөдөж бүтээн байгуулсан их үйлс нь амжилтанд хүрчээ. Альвааг эхлүүлнэ гэдэг амаргүй. Гэхдээ үе үеийн Mobicom-чууд шударга ёс зүйтэй байж бусдыг ойлгож хүндэлсээр амжилттай даван туулсан. Mobicom компани нь Монголын харилцаа холбооны зах зээлд бол эргэлт авчирсан компани. За энэ одоо манлайлыг бол одоо Mobicom корпорац өөрөө яхаарахгүй бодитоор өөрийнхөө үйлчлэгээр өөрийнхөө хамт олонны техник, технологийн хүн хүчээр ингэж Монголын зах зээл дээр гаргаж ирсэн. Зөвхөн гар утасны үйлчлэгчдүүдтэйг олон төрлийн үйлчлэгийг нэвтрүүлж байгаа ийм томоохон тоглож болжээ. 23 жил бол тасралтгүй шалгарсан байгаа. Тэр одоо өнгөрсөн жилгээд бол 11-т бичигдсэн товцог 24 оныхоо үзүүлэлтээр анхнаасаа Монгол улсын бүх татварыг байх ёстой бүх татварыг бол төлж ирсэн. Белов Mobicom-ыг хоёр тайлан гаргаж байгааг мэдэхгүй юм байна. Хуулиар тогтсон зөвлөгөө бол 100 биелүүлэлттэй байгаа. Соёл түгээгч, технологи түгээгч компани гэж байлгаж байна. Mobicom корпорац 30 жилийн хугацаанд харилцаа холбоо технологийн чиглэлд 6 охин компанитайгаар бизнесээ өргөжүүлэн тэлж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Энэ хугацаанд технологи зөвлөсөн иж бүрэн шийдэл нийлүүлэгч болох стратегийн шилжилтийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн жилээс 5G технологи нэвтэрсэн байна. 5G технологи гэдэг бол харилцаа холбооны компаниуд хамгийн сүүлийн технологи. За тэгээ тун удахгүй 6G технологи гарна. Тэгэхээр шинэ тутам технологиг Mobicom корпорац Монгол улсын нутаг дэвсгэрт үргэлж хамгийн түрүүнд нэвтрүүлж байгаа. Энэ бол манай компани яг үндсэн DNA буюу одоо үндсэн одоо ажил. Манай улс залуучуудын их орон. 2008 оноос эхлэн залуус зориулсан шинэ бүхний эхлэл бие брэндийг зах зээл танилцуулж, цоо шинэ үйлчилгээний хэв маягийг бий болгосон нь амжилтанд хүрч, тухайн үед нийгэм тэр чигээрээ бие брэндээр амьсгалж байлаа. Би Америкаас ирээд Mobicom-тай хамтарч ажиллаж эхэлсэн. Бие брэнд гэдэг залуучуудын брэнд гэдэг. Тэр үчин залуу байлаа.
залуучуудын брендийн нүүр царай гэдэг анх хамтарч ажиллаж эхэлжсэн. Шинэрэн үе эхэллээ. Анхнаас одоо хамгийн том тоглолтуудыг л ерөөсөө дэмжиж хамтарч ажиллаж ирсэн. Миний хамгийн сайн санаж байгаа тоглолтууд нэг бол Big-ийн live show. Тэгээд ажлын тоглолтоор анх удаа явж ирсэн. Автобусан суугаад хамтлагтайгаа амьд хөгжмийн хамтлагтайгаа явж ирсэн. Тэр дурсамжууд бас гоё байдаг. Тэгээд хамгийн сүүлд бол мэдээж Пуужин баяраас цэнгэлтгийн Пуужин баяраа тоглолтын дээр манай хамтарч ажилласан. Mobicom-ыг нэг үгээр тодорхойлбол pioneer буюу одоо анхдагч гэдэг үг бол шууд орж ирж байна тий. Тэгээ би ч гэсэн өөрөө энэ үгэнд дуртай. Энэ зарчмаар ч гэсэн ерөөхдөө ажилладаг. Олон шинэ нээлт боломжуудыг хэрэглэгчтэй олгож 2009 онд 3.5G буюу гар утсаараа өндөр хурдны интернетэд холбогдох, дүрсээ харж ярих, гар утсаа модем болгон ашиглах, телевизийн сувг үзэх боломжийг бүрдүүлж өгсөн. Харин 2016 онд нэвтрүүлсэн 4G-н 3G-гээс 10 дахин илүү хурдтай хөдөлгөөн толгойн 4-р үеийн технологи байлаа. Энэ жил болон өнгөрсөн жил Mobicom-ийн хэрэглэгчдийн судалгаагаар Mobicom хамгийн найдвартай, хамгийн хурдан сүлжээтэй гэж үнэлэгдсэн байлээ. Манай Mobicom-ийн технологийн баг одоо урамшиж талархаж хүлээн авч байгаа data warehouse-аа илүү шинчилж, modernize хийгээд data lake house байгуулах гэж байна. Ирээдүйн big data, AI суур бүхий датаг менеж хийх суур юм дид бүтцийг бий болгож байгаа гэсэн үг юм. Систем сүлжээгээ AI ашиглан хянж эхэллээ. Програм хангамжаа AI-ийн кодын тусламжтай бичиж эхэлж байна. AI Lumos нэртэй платформ хөгжүүлсэн. Уламжлалт одоо юу гэдгийг connectivity vendor-ээс хэдүүлээ илүү ийм платформыг хөгжүүлдэг софтвер програм хангамжийг хөгжүүлдэг ийм тех компани болох ёстой байна гэж зорж байгаа. Mobicom-ийн сүлжээ хизээч тасалддаггүй. Хамгийн найдвартай нь гэдэгтээ хүн бүр санал нийлдэг. Учир нь Mobicom HD дуудлагатай. Энэ бол таны гар утсаараа ярих үед дууг илүү тод, орчны чимээгүй, яг хажуутад байгаа мэт бодитоор хүргэдэг технологийн дэвшил. Та гар утсаараа дуудлага хийх, авах тэр агшинд хэрвээ анзаараад нэг үзвэл Mobicom-ийн сүлжээ нь 3G руу буурч шилжихгүйгээр 4G, 5G өндөр хурдны сүлжээгээ найдвартай хадгалж ажилладаг. Технологийн гайхамшиг үргэлжилсээр 2019 онд дата төвийг байгуулж 2020 онд видео стриминг үйлчилгээг эхлүүлсэн юм. Ингэснээр харилцаа холбооны ичид амьдралд улам ойртсон. Mobicom корпорац гадаад дотоодын хэдэн зуун байгууллагатай хамтран ажиллаж байна. Байгууллагын хөгжлийг хурдсгах суурин, мобайл утасны дугаар, өндөр хурдны интернет, сервер байршуулах, телемаркетинг, ICT үйлчилгээ зэрэг технологийн шийдлийг нэвтрүүлснээр тухайн байгууллагын үр ашиг нэмэгдэж, өрсөлдөх чадвар улам сайжирлаа. За бидний хамтын ажиллагаа бол тэртээ 1997 оноос анхны үүрэн телефон ашиглаж эхлэх үеэс эхэлсэн байдаг. Галын аюулгүй байдлын хяналтын систем, автомашины хяналтын систем, уул уурхайн хөдөлгөөн тоног төхөөрөмжүүдийн хяналтын системийн дээр дата симүүдийг авч хамтран ажиллаж байна. Интернет үйлчилгээг бол Mobicom корпорацаас авч эхэлсэн. За интернет үйлчилгээ маань найдвартай, тасралтгүй, хурдан. За бид зөвхөн одоо энэс үүрэн телефон болон энэ интернет үйлчилгээс гадна мэдээллийн сүлжээнийхээ дэд үтцийг шинжлэх ажил дээр бол хамтран ажилласан. Амжилттай хэрэгжүүлээд орчин үеийн SDN технологийн сүлжээг нэвтрүүлж чадсан байгаа. Тасралтгүй 24 жил харилцаж байна. Мобинитийн сүлжээ сервис дата үйлчилгээ байгаа. Энэ дээр бол ялангуяа сүүлийн үед одоо банкны бүтээгдэхүүн үйлчилгээ бүх зүйл одоо 24 цагаар явагдаж байгаа тийм. Одоо гар утсаар дамжуулж ингэж явж байгаа нөхцөлд бол бидний одоо харилцагчтай үргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээний найдвартай байдал, шуурхай байдал, хурд тийм үү. Тасралтгүй байдлыг хангахад бол Mobinit үйлчилгээ болон Mobicom корпорацийн бидэнд үзүүлж байгаа энэ хамтын ажиллагаа бол хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Mobicom корпорац 30 жилийн хугацаанд бизнесийн ёс зүйг баримталж, үүрэн холбоо, технологийн салбарт хэрэглэгчийнхээ хамгийн итгэлтэй түнш болжээ. MonPay бол Монголын хамгийн анхны захин төлбөрийн систем, гар утасны аппликейшн хэлбэрээр ашигладаг санхүүгийн цогц үйлчилгээ юм.
ирээдүйд MomPay улам мөрөгжиж супер аппликейшн болох зорилготой ажиллаж байна. Mobicom корпорац үүрэн холбооны болон интернетийн бүх төрлийн үйлчилгээг Монгол хүнд анхлан хүргэсэн шигэ үе үеийн цоошин гар утаснуудыг албан ёсны эрхтэйгээр ашиглах боломжийг бидэнд олгожээ. Apple брендийн iPhone утсыг албан ёсны эрхтэйгээр мөн л анх удаа худалдаанд нэвтрүүлсэн нь 30 жилийн түүхэн амжилт юм. 2021 онд 25 жилийн ойн босгон дээрээ би брэндинг хийж байлаа. Ингэснээр энгийнийг ухаалгаар шийдэх боломжийг бүгдэд өгсөн. Бид нар энгийний ухаалгаар буюу Simple True Smart гэдэг концепцийг одоо Mobicom-ийн шинжилсэн брэнд дээр одоо амьлуулж одоо брендийг нь одоо шүншиглэн гэж бид нар дотроо ярьдаг. Айгүй олон хүмүүс нөгөө Mobicom-ийн гэр брендийн хэсэг нэг өөрчлөгдсөн лого болон компанийн нэрний шрифтээр ингээд төсөөлөд иддэг. Ерөөсөө үгүй процесс, бүтээгдэхүүн хөгжүүлэлт те компани стратеги, алсын хараа, эрхэм зорилго, урай үг, бүтцийн өөрчлөлт те эрх мэдлийн хуваарлт гэдэг асар олон зүйл хийгдсэн. To be a digital technology platform provider. Сүүлийн 30 жилийн хугацаанд бид хэрэглэгчдийнхээ итгэл дэмжлэгт тулгуурлан шилэн кабель болон мобайл сүлжээний дэд бүтцээ тасралтгүй өргөжүүлж, томоохон хөрөнгө оруулалтуудыг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж ирлээ. Өнөөдөр бид 1.8 сая хэрэглэгчтэй болж харилцаа холбоо технологийн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хөгжсөн байна. Ирэх 30 жилд бид дижитал технологид суурилсан платформ нийлүүлэгч болон өргөжин хөгжих болно. Энэ зорилгын хүрээнд дэвшилтэд шийдлүүдийг нэвтрүүлж, Монгол улсын эдийн засгийн өсөлтөд тогтвортой хөв нэмэр оруулахыг зорж байна. That's what I'm looking for in the near future. Альва байгууллагын хамгийн эрхэм үнэт зүйл бол ажилтан албан хаагчид байдаг. Mobicom корпорац байгуулагдсан цагаас эхлэн бизнесийн ёс зүй, доктортой байдлыг эрхэмлэж, ажилтнууд болон тэднийхээ гэр бүлийн сайн сайхан хүн төвтэй байх гэдэг үнэт зүйл эрхэм зорилгынхаа төлөө тууштай ажиллаж байна. Би гэрэлтэй батлуулсан ингээд гэр бүлийг буюу баг сарын 5 хоног цалиндаа 5 өдрийн чөлөө авдаг. Анхны хүүхэд буюу шинэ хүүхэд мэдлэхэд бэлэг болгоод баяр хүргээгээд бас тэтгэмж олгодог. Энэ жил манай хүмүүс 1-р ангид орно. Бас 1-р ангид орсон гэд баяр хүргээд тэтгэмж болгодог. Компани надаа ингээд маш их өгөөж байгаа учраас эргүүлээд би өөрийнхөө чадах чинээгээрээ компанида нэг ч ихсэн юм хийж бүтээхэд нь үүрэг ойролцоогоо жахан ч ихсэн нэмэр болохын тулд маш их хичээж ажилладаг. За Mobicom корпорацид ажиллаж байгаа ажилтан бол Mobicom болон Mobility-ийн үйлчилгээг ашигласан тохиолдолд 90% хөнгөлт авах боломжтой байдаг. Mobicom корпорац хүний хөдөлмөрийг хамгийн шударгаар үнэлдэг байгууллага. Гэртээ хүүхдээ харж байгаа хүмүүстээ гэрээсээ ажиллах боломжийг ч бүрдүүлж өгчээ. Төрийн насны хүмүүсийг ажилд аавна гэж зар тавьсан байсан чинь би за энэ буруу арч уу өнөө арч уу гэд ингээд сайн нэгтлээ харсан чинь үнэхээр тийм байсан. Mobicom-ийн надад ёс зүйн аяух таалагддаг соёл нь ёс зүйтэй байх, шудраг байх, дээр нь одоо яг хүн шиг гэдэг энэ нөгөө нэг философи нь ингээд яг шингэсэн байдаг. Ер нь бол ингээ Mobicom корпорацийн энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангахыг гэрээс нь ажиллах боломжийг нь олгож байгаа. Энийг бол би жинхэнэ бодит нийгмийн хариуцлага гэж хэлнэ. Миний хувьд биш те. Миний эргэн тойрны хүмүүсийн хувьд, миний гэр бүлийн хувьд амар олон хүнд ингээд ингэж ажиллаж байгаа юм Mobicom тэгэж ажиллаж байгаа юм яасан гоё юм бэ гэд ийм зүйлийг магадгүй ингээд надтай адилхан бэрхшээлтэй байгаа. Ямар нэгэн боломжийг хайж байгаа олон залуус үзээд адилхан ингээ боломжийг хүртээсэй гэж би хүсдэг. 2006 онд Өдийн цай жишг төслийг хэрэгжүүлснээр анхны төсөл хөтөлбөрүүд нь эхэлжээ. Улс орон даяараа сургуулийн сурагчдын үдийн цайны тухай ойлголтгүй тийм цаг үед анх удаа энэ хөтөлбөрийг санаачилж байлаа. Энэ 30 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын төслүүдэд 22 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн зорилгоодыг 90% хүртэл хангасан байгууллагаар шалгарчээ.
Сурагчдын үдийн цайгаар эхэлсэн нийгмийн хариуцлагын ажлууд нь WASH, Smart Education, 108 тусгай дугаар, тусгай олимп, боломжийг бүгдэд төслүүдээр үргэлжилж, эх орны өнцөг булан бүрт хүрч, Mobicom-ийн сүлжээ адил түглээ. онд энэ төсөлд маань сургууль бол хамрагдсан. Төсөлд хамрагдахдаа маань сургуулийн багш нар, удирдлагууд, тэгээд манай эцэг эхчүүд маш сайн дэмжсэн. Энэ интернет орчин сайтай энэ ангид бол одоо бүх юм одоо цахимаар хянжуулж, энэ хичээлийнхаа эрс оролцоо, тийм ээ, хамрагдалт, амжилт тэрийг одоо энэ цахим платформудаараа ингээд хянаж болж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар одоо бидний багш нарын бичиг цаасны ажил бол асар их байсан. Тэрийг одоо энэ цахим журнал энтрээр хөтлөөд эцэг эхтэйгээ хүртэл холбогдчихж болж байгаа. Хамгийн гол нь бас энэ орчин их сайтай болохоор хүүхдүүд хичээлд явах дуртай. Ягаад гэвэл дулаахан байна, цэвэр саруулхан, эн чинь бол бас хүүхдийн нөгөө сурах хүсэл тэмүүлэлд бас их нөлөөлж байгаа байхгүй юу? Smart Education төсөлд сүүлийн 2 жилийн хугацаанд нийслэлийн 6 дүүргийн 13 аймгийн нийт 19 сургуулийн 37,000 гаруй сурагч хамрагджээ. Энэ бол Mobicom корпорацийн хамт олонны 30 жилийн ойн бас нэгэн бахархал. Дархан аймгийн Дархан сумын 3 дугаар одоо захын одоо гэр орооллын одоо ийм сургууль байгаа. За энэ кабинетыг бол хэрэгжүүлснээр бол 6-аас 12 дугаар ангийн 600 гаруй сурагчид бол энэ кабинетыг ашиглана. 2 ээлжээр манай сургууль хичээлдэг. 2 ээлжинд бол энэ кабинетыг хичээлдэг. Яг тогтсон юу гэхгүйгээр одоо багш нар бас хүсэх юм бол одоо биш өөрөө одоо сүүлийн үеийн одоо энэ гоё хичээлээ сонирхолтой заах гэсэн техник технологи ашиглана гэвэл бас багш нар ягаад ашиглах боломжтой. Нэгэн цагт зөвхөн дуу хоолой дамжуулдаг байсан гар утас алган давагдах ертөнц болж хязгааргүй боломжуудыг бий болголоо. 30 жилийн өмнө энэ бүхэн мөрөөдөл байсан бол Mobicom корпорац үүрэн холбоо технологийн төрөл бүрийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болон хөгжиж, харилцаа холбооны шин соёлын үрийг тарилаа. Тэгэхээр Mobicom бол одоо харилцаа холбооны суур дэд үтцийг хариуцаж ажилладаг, энэ үйлчлэгийг үзүүлдэг гэдгээр энэ шин тутам хөгжиж байгаа технологийн дэвшлүүд, дижитал платформуудын одоо энэ экосистемийн яг төвд нь байгаа тоглогч болж таарч байгаа. Технологи ашиглах, технологи нэвтрүүлэх, технологи хөгжүүлэх нь бол яг үндсэн зорилго бас биш байгаа даа. Эдгээр технологиудыг ашиглаад хувь хүмүүсийн амьдралд, өрх гэрүүдэд, жижиг дунд байгууллагуудад, том байгууллагуудад, за өргөн утгаараа нийгэмдээ эдийн засагта хувь нэмэр оруулах, үнцийг бүтээх, үр нөлөө бий болгох гэдэг маань бол бидний зорилго байгаа. Хүн одоо өөрсдийнхөө боломжоосоо, хөгжлийн ялгаатай байдлаасаа, бизнесүүд том жижигээс, гарааны компаниуд, том корпорацууд, олон улсын байгууллага гэдгээс үл хамааран энэ дижитал ирээдүйн, дижитал технологийн, дижитал платформын салшгүй нэг хэсэг байх ёстой. Хин ч одоо хойно хоцрогдох ёсгүй гэсэн юм тэгш хүртээмжтэй оролцоог хангах гэдэг бас ийм том зорилго тавиад явж байгаа. Ирээдүйд хүн бүрийн өдөр тутмын амьдралд одоо энэ технологийн дэвшил, дижитал шийдлүүдийг энгийн амар хялбар одоо хүн бүрт хүртээмжтэй болгохын төлөө ингээд зорин ажиллах болно. Манай улс 3.6 сая хүн амтай. Үүнээс 1.8 сая гаруй гар утасны хэрэглэгчдэд Mobicom корпорац үйлчилгээ үзүүлж, үндэсний хэмжээний хамгийн том өрн холбооны оператор компани болжээ. Ирэх 30 жилд Mobicom корпорац телеком компаниас технологийн компани болох зорилготой ажиллаж байна. 2025 онд 5G-г анхлан нэвтрүүлснээр гар утас биднийг дижитал эренлүү хөтөлсөн. Ингэж дижитал платформоор дамжуулан хүн бүрийн амьдралын чанар дээшилж, нийгмийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан. Энэ 30 жилийн түүх дан ганц Mobicom корпорацийн түүх биш. Монгол улсын үүрэн холбооны салбарын хагас чарны багтам амжилтын түүх. Манай ангийг товчуулж өгсөн Mobicom-ийн ах эгч нартай баярлалаа. Бүгдэнд нь баяр хүргэе. Корпорацтай амжилт хүсье. 30 жилийн хойд хийж байгаа Mobicom-ийн хамт олонд олон их амжилт хүсье. Mobicom-чуудаа нийт салбарынхаа хамт олонны өмнөөс баярын мэндийг шүүлье. Нийт Mobicom-ийн хамт олондоо 30 жилийн баярын мэнд хүргэе. Mobicom группийн хамт олонд
баяр санаа илэрхийлье. Энэ зах зээлээ түгжээлж, тэргүүлж явсан энэ байр суурь улам баттах болтугай гэж хүсэж байна. Улс эх орныхоо хөгжилд бас үнэтэй хувь нэмэр оруулсан Mobicom Group-ийн нийт ажилчдад нь баярын мэнд хүргэж гүн талархал илэрхийлье. ертөнц затгуулсан 30 жилийн түүхийг Mobicom корпорацтай хамтдаа бүтээлдсэн үе үеийн ажилтнууд, эрхэм хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.